Өнөөдөр би төвшөөтэй болзоотой. Талныхаа урд бараг 1 цаг эргэлдлээ. Юу өмсөх юм бэ? Миний найз Азаад зөндөө санаа байлаа. Хэрвээ би хитрхи задгаа хувцsalчвал төвшөө намайг явдалтай гэд бодчихно. Гангалаад очвол тэр намайг өөрт нь сэтгэгдэл төрүүлэх гээд хичээж гэж бодно. Мэдээж би сайхан сэтгэгдэл төрүүлмээр л байна. Гэхдээ анхны болзоон дээр тэгтлээ гойж очихоор хөнгөмсөг гэд бодчих юм болов? Тэрэнд би байгаагаар л таалагдах хэрэгтэй биш гэж үү? Гэлс шийдэхгүй л цаг болох нэ. Энэ хаваар нэг хувцас. Надад ийм хөхний даруулга байдаг гэдгийг ч мэдээгүй юм байна штэ. Чи хурдан шийдэхгүй л цагтаа ч очиж чадахгүй юм байна штэ. Оройтод дими. Тэр чамайг худлаа охин байна гэд бодчих штэ. Гэж Азааг хэлэхэд би аль болох тоохгүй хичээж байлаа. Гэтэс ч мушгиралдах шиг болж гарын алга хөлөрч эхэллээ. Би өвдчихлөө гэд хэлчихмээр байлаа. Азаагийн зөвлөдөө тэр ер нь зөв юм хэлдэг. Би яг хоцрох нэ. За зүгээр л джинс цамцаал өмсчих хийдөө. Хүүе, эн чин болцоо үсттэй. Хэн болцоонд орой хоол идэхээр очихдоо джинс өмд цамц өмсөж байсан юм бэ? Гэж Азаагаас мессеж ирлээ. Гэтэл би аль хэдийн метронд суугаад явчихсан байв. Энэ метро эвдрээд зогсчихоосоо билээ гэж би дотроо хүсч байлаа. Би тэнд очихдоо ширээ захиалсан гэдгийг бараг мартчихсан байв. Тэгээд зөөгчөөс төвшөөг асуудал тэр тэнэгэлцэн байдалтайгаар инээхий. Нэр нь төвшөө биш баха гэж Азаа надад яг буруу үед мессеж бичлээ. Азаа намайг эндээс явуулах гээд оролдоод байгаа юм байх та. Нэр нь төрөөч үлөө. Тэ үсгээр л эхэлсэн байсан. Чи нэрийг мартчихлаа гэж үү? Магадгүй төвшин гэж нэр дээр захиалсан байха. Эсвэл бүр ирээгүй ч байж магад. Зүрх амаар гармаар хүчтэй цохилж байсан болохоор төрхөн зур амьсгалж чадахгүй болж амьсгаа хоолоод тэглэв. Тэгэхэд би ийш тийш гүйлгэн хартал тэр тэнд байж байлаа. Төвшөө тэр тэнд хамгийн цаад мухарт сууж байв. Тэр надад харагдахаар гараа өргөлөө. Ашгүй нийгэм гэж бодоод айж байснаа хэсэгхэн зур мартаж орхив. Би тэрнтэй уулзах нь бүр хамт суух гэж байна. Тэрнийг олчихлоо. Йоо, ашгүй дээ гэж. Намайг ресторан дондор хөндлөн алхаж очих хүртэл хүн бүр над руу ширтэж явах шиг. Тэгээд би нэг юм сандал олж суулаа. Йоо, ашгүй дээ. Ингээд зорсон газараа ирлээ шүү. Бүх зүйл зүгээр. Төвшөө энд байсаар байгаад байна штэ. Чи нэг юм ярих хэрэгтэй гэж Азаа надад сануулв. Тэр болж байгаа бүхнийг харж энд хаа нэгтэй байгаа юм шиг бах юм. Намайг юусаа ганцаараг минь орхихгүй. Бурхан минь, чи эргэн тойрноо харж гин үү? Хүн болгон сайхан хувцалсан байна штэ. Чи яагаад джинс өмсчихсэн юм бэ? Сайн уу? Гэж төвшөө ээлдгэр хэллээ. Тэр инээмсэглэх гэж соёлтой байх гэж хичээж байв. Энэ удаа би Азаагаар хэлүүлэлтгүй. Тэр залуу намайг сонин охин байна гэж бодож байгааг мэдэж байлаа. Тэгээд сайн байна уу гэж би хариуллаа. Гарын бариач гэж Азаа намайг яаруулав. Хүнтэй мэдлэхдээ гар барьдаг юм чи би юу ч бодолгүй ширээн дээгүүр гараас сунгатал тэрний винотой хундгийг цогчхов. Хундаг ганхаж байснаа унаж төвшөө дээр ширээний бүтээлгээр нэг асгарчихлаа. Өө, ёстой гоё юм болж байна да. Сайн байна гэж Азаа яжтай байдлаар хэлв. Бурхан минь, намайг уучлаарай. Ёстой уучлаарай гэд би амны алчуур шөөрөөд авчихв. Төвшөө намайг болиулаад ууралсан шинжгүй инээж байв. Зүгээр дээ, нэр шүү. Тэр чигтээ норчихсан амны алчуурыг би дургуухан доош тавиад яана уучлаарай. Би юу ч олигтой хийж чадахгүй маа. Суул да гэж төвшөө илүү сэтгэлээсээ хэллээ. Хөдөлж байсан гарыг минь барьж аваад үнэхээр нэрнгээсээ зүгээрээ угаачих штэ. Би уурлаагүй шүү. За гэлээ. Тэрэнд тэгж хэлэгч амархан л да. Би буцаж суугаад сандалд намайг хүлээд улам чангаар татаж байгаа юм шиг мэдрэмжээ тоохгүй байхыг хичээлээ. Би одоо арай өөр юм ярих цаг нь болсон байхаа. Гэхдээ би тэрний уцаа норгохгүй тулд ширээн дээр тавьж байгааг хараад л чимээгүй сууж байв. Тэгээд амаа ангатал утас дуурхан тэр. Хэлэх гэсэн үгээ мартаад би эргээд таг боллоо. Азаа шоолох маягтай инээж байлаа. Залгаж байгаа дугаарыг хараад төвшөө өө гэв. Өө гэж хэлэнгээ тэр босоод ирэв. Тэрнийг над руу харахад миний нүр төлөгдөх шиг болов. Ямар нэг юм болсон юм шиг байна. Намайг ёстой уучлаарай. Би чам руу залгаж болох уу? Энэ манай ихч байгаамаа дуудлагыг авахгүй бол болохгүй. Би нэх муу байгаа юм. Би явахгүй бол болохгүй нэ. Тэр хариу хэлхийг ч хүлээсэнгүй. Аль хэдийн хаалгаар гараад алга болж байлаа.
Би тэрний араас ширтээд л үлдлээ. Утсангүй шивдэ гэж Азаа Хуйтнер хэлв. Унтлахын өрөө минь, унтлахын хувцас минь, та хоёр минь л байхад би гадаад ертөнц рүү гарах ямар ч хэрэг алга. Тийм биз? Бурхан минь, тэр намайг үзий ядаж байгаа бах та. Би юугаа бодож байсан юм болоо? Яста дургу хөрмөр юм а? Тэнийг юм а? Тэнийг би тэгж сандрааг байсан бол ийм юм болохгүй байсан. Азаа миний орон дээр цог сууж байла. Би уйлмаар байна. Чамайг үзий ядчих. Би чамд хэрэгтэй шүү. Төвшөө чамайг үзий ядаж байгаа болохоор би чамд хэрэгтэй. Ягд гэвэл бүх хүмүүс чамайг үзий яддаг. Харин би л чиний хажууд үргэлж байдаг. Бид хоёр ч нэг хүн шүү дээ. Болооч дээ. Чи үргэлж намайг өөртөө эргэлзэхэд хүргэдэг штэ. Би толгоогоо дэрээр бүтээхэд хашгирахгүй гэж тэсв. Байж боломгүй. Би энэнтэй хамт ингэж амьдрахыг үзий ядчихин. Өдөр болгон би тэрнийг сонсоогүй царайлж, тэрнийг худлаа ярьж байгаа гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй болдог. Миний хайран болзоо минь юучгүй нурчглаа штэ. Би үнэхээр сэтгэл түгшилтээс залхаж байна.